Гэргий болсон хүнийх нь гэгээд наран эцгэн тагштай сүг барин залгилахад охины хоолой цангинан авчаар дотроосоо дуулдав. Авчаарыг аван үзвэл гоо саран гарч ирээд авсан эрдээ үгээ хэлв. Өгсөн бүх эрднийг минь хад жолоо болгон хааж өөрийгөө хамгаалавчээ. Өөрийн гараар уралсан бэлцгийг минь хоосон үгэнд хувилгаж хий салхи болговч. Үгэн могойч нь хатгасаар үхтэл намайг хорлов. Хайсан эрдэнэсээ олов гэж хайрын үгсээр уйраахад чинь эрдэнэс гэдгийг таньдаггүй эрийн сүг гэж даанч мэдсэнгүй хэмээн уйлах нь бүхэл уцаарлсанчгүй хэлв. Хайрцаг хариуд нь үгээ өчөв. 2-3 могоотой хонож үнжин тоглоход минь ижи бойл гэлгүй инээж баясаж харсан. 4-5 могоотой дүүрэн жаргаж наадахад эцэг зэмлээгүй эрхлүүлж сайшааж үнсэн. Үнэт эрдэнэс нь миний хувьд олдоршгүй байсан тул үгээрээ орлуулж үнийгээ могоо болгон хатгуулж хавцсан бүхнээ дарж номхруулсаар 90 цент хүрэхэд хайсан эрдэнэ минь нэг л өдөр игэл даруй төрхтэйгөр эрдэнийн чулуун гоёлтойгоо миний өмнө гарч ирэхэд үнэн гэдэг эрдэнсийг үзээд анх удаа би үннээ хэлсэн нь тэр байсан юм шүү гэж үгээ хэлэхдээ шүдээ зууж байв. Өөрийн үг нь могой болж хувирсангүйг анзаараад багахан гайхав. Та бүхэн үлгэрийнхаа үргэлжлэл болон өөр ийм ижил төстэй үлгэрүүдийг дахин сонсохыг хүсвэл follow дараарай. Баярлалаа.